Тэ үйл ажиллагаа явуулсан гэдэг бодлого Орос улс нийт ачаалал бодлогын хөтөлбөрийн дараа хүмүүс танаас өсөн дэвштэй хандж үлнэ гэж байна. За Монголын барилгын салбарын үйл ажиллагаа бол одоо Монгол улсын нийгмийн эзэн хөгжил шаардлагатай уялдаад ерөнхийдөө жилээс жил ирэх тутам олон нэгэн салбарт хэлж байна. Цаашдаа ч гэсэн Монгол улсын эдийн засгийн хөгжилтэй уялдаад хийх ажил барилгын салбарт их хэхэн байна. Энэтэй холбоотой манай салбарт бол нэг их одоо дутагдaltaй зүйл бол энэ барилгын материалын лабораторийн асуудал байна. Шинжилгээ одоо туршилтын лаборатори хийсэн мэдрэлэн тохиол байсан. Хийсэн ойлгож байгаа. Тэгээд тэрнээ мэдээд койкогийн одоо болсон энэ ажлын байгууллага одоо дутуу зүйлийн нэмж өгдөг. Оногдоод энэ лабораторийн чадвар үйл явуулах үйл ажиллагааны цааврыг бол үзүүлж байгаа юм. Бид бол одоо барилгын яам Монголын барилгчдын одоо төлөөлөл хамгийн гол нь энэ томилхоор тэгээд үндсэн зорилтоор нь үнэхээр өөрийн одоо болгож эзэмшиж ашиглах энэ явдал бол хамгийн чухал байгаа. Тийм учраас энд нэмэгдсэн энэ хоног хөрөмжүүдийг барилгын одоо материалын хөгжүүлэлт барилгын салбарт ажиллахаар үр өгөөжтэй их олон одоо байгууллага. Яг одоо Солонгосын улсын койко байгууллага Монгол маш олон хэлж байна. 안녕하십니까. 도로교통건설도시계획부의 품질검사 장비 교육 프로젝트 사업 현관식을 축하드립니다. 오늘 ингээд замтар барилгатай байгуулалтын яам дээр хөтөлбөрийн одоо үйл ажиллагааг нэгэн баяр хүргээд тэгээ энд бас хүрэлцэн ирсэн хүмүүстэй баярлалаа хүргэе. Төслийг маань хэрэгжүүлэхэд замтар барилгатай байгуулалтын яамны одоо зүгээс маш олон дэмжлэг туслалцаа үзүүлж одоо санаа тавьж ажилласан албатай хүмүүстэй баярлалаа илэрхийлье. 저희 콜카는 한국 정부에서 세계 여러 나라의 경제 발전 및 복지 증진을 위하여 무상 원조를 실시하는 기관으로 현재 몽골에는 77명의 콜카 단원이 활동 중에 있습니다. Өнөөдрийн өнөөдөр нийлүүлэх нэслэр хэмжээнд манай лаборатори хамтрах хүмүүс гэсэн нэслэр хэмжээнд тууз ажиллах байгаа. Ингээд хүнчилтийг тууз ажиллаж лабораторитой танилцахыг болж байна. Тууз ажиллах ламтер wedi одоо яамны одоо орсон бизнес шиг болсон.